Дуудлагын тухай бид нар ярьсан. Ярьсан биш яаж эхэлж ийн дөнгөж. Дуудлагын тухай бид нар ярихдаа би үл эзнэр ингэж дуудагдсан, тэгж дуудагдсан. Би одоо ингэн тэгнэ гэж олон одоо хүмүүс ярьж байгааг бид нар зөндөө сонссон. Бид нар өөрсдөө ч гэсэн тийм замаар ярьдаг. Харин бид нар дуудлага хэрхэн яаж биелүүлэх вэ? Бурхан биднийг ямар замаар өөрийнхөө дуудлагыг биелүүлээсэ гэж хүсдэг юм болоо гэж. Бид нар өнөөдөр олон Христ итгэгч, удирдагч нарыг мэднэ. Тэд нар маш чадварлаг, маш мундаг, хийж байгаа зүйлээ сайн хийдэг, заримдаа хийсэн зүйлийн үр дүнийг харахаар маш сайхан харагддаг. Гэхдээ заримдаа бид нар хийж байгаа арга замын хийгдэж явах үеийн одоо хандлагыг нь зэргийг ингээ харахаар үнэхээр тэр хүн иймэрхүү ажил дуудагдсан үгүй юу гэдэг талаар ялангуяа манай жахаа пастор бол хүн мундаг байж болно. Эзэнтэй хөвжилсэн харилцаа байхгүй бол эзний дотор хэн нэгэнтэй яг өөрийнхөө Христ итгэлийн сүнслэг амьдралыг одоо ил тод авч харуулж тэр нь амьдралд харагдахгүй юм бол тэр ямар хэрэгтэй юм бэ гэж ярьж байгаа. Тийм биз дээ, тийм. Гэтэл олон Христэд итгэгч удирдагчид бидний амьдрал бидний дуудлага маш тодорхой, бидний бэлэг авьяас заримдаа маш тодорхой боловч бидний хийж байгаа арга зам, бидний амьдарж байгаа амьдралын хэм маяг нэг л биш байдаг. Тийм ээ? Нэг л биш. Өнөөдөр эзэн биднийг өөрийнхөө одоо хаанчлал дуудсан, өөрийнхөө үйлчлэл дуудсан тэр үйлчлэлийг ямар ойлголтоор, ямар зан хандлагаар, ямар бэлэг авьяасаа ямар замаар хэрэглэх байдлаар одоо байхыг хүсдэг юм бэ гэж, тийм ээ. Мэдээж хэрэг бид нар Библиэлд маш олон одоо жишээнүүдийг харна, олон сайн жишээнүүдийг бид нар харж байгаа. Харин бид нар муу жишээнүүдийг заримдаа хараад айгүй их юм сурдаг. Шүүгчд ном бол энэ олон муу жишээнүүдийн одоо цомог, тийм ээ, хуучин гэрээний одоо хүмүүс хэрхэн яаж амьдарч болохгүй вэ гэдэг талаар одоо үзүүлсэн. Израилийн ард түмний хамгийн харанхуй дорой мөхс муу болсон үеийг харуулсан ийм ном юм. Тэгээд энэ номон дээр байдаг олон баатруудыг бид нар мэднэ. Гидеон гэл байна, тийм ээ. Самсон гэл байна. Эхуд гэл байна, Шамгар гэл байна. Та нар тэр нэрийг сонссон уу юу? Эдгээр хүмүүсийн зарим сайн талуудыг бид нар харахаас гадна ихэнх тохиолдолд бид нар тэдний ямар муу байсан талаар ерөнхийдөө сонсдог. Тийм талаар бид нар уншдаг. Эднээс бид нар хэрхэн яаж болохгүй вэ гэдгийг суралцдаг. Яаж амьдрж болохгүй вэ гэдгийг суралцдаг. Бид нар Самсоны тухай хэрвээ ярих юм бол их хүчрхэг, мундаг, үсэндээ хүчтэй байсан тийм хүний тухай бид нар үргэлж боддог. Магадгүй нөгөө хуучны Google-д кинон дээр гардаг нэг тийм савтай бууцаач үлөө идээд булчин ороод амар хүчтэй болчдөг нэг тийм Google-д киноны дүртэй адилхан би дандаа заримдаа дүрсэлж боддог. Нэлээд хүчтэй, нэлээд үлгэрийн маягийн, домгийн маягийн тийм нүүр царайтай нөхөр байсан байхаа гэж. Гэхдээ Самсоны амьдралыг хэрвээ бид нар бүхэлдэн зүгээр харах юм бол тэр үнэндээ дуудлага гэдэг тухай ерөөсөй ойлгоогүй юм байжгаад одоо өнгөрсөн. Тэр хүний амьдрал бол ерөөсөй дуудлагын төлөө явсан юу ч байхгүй. Бурхны дуудсан тэр дуудлага, тэр хийх ёстой тэр үйлчлэл, тэр зүйлд ямар ч анхаарал тавиагүй тийм нэг хүний тухай. Бид нар тэр Самсоны амьдралын нэг хэсгийг, амьдралын нэг хэсгээс бид нар бараг амьдралын магадгүй эхлэл байж болох. Тиймэрхүү хэсгээс бүгдээр хамтдаа суралцъя. Тэгээд шүүгчдийн 15 дугаар бүлэг, шүүгчд номын 15 дугаар бүлэг. За 15 дугаар бүлгийг бараг уншаад дуусгаад хонхд орох байх. За шүүгчд 15 дугаар бүлэг би уншаад хараарай. Гэвч хэсэг хугацаа өнгөрч буудах хураах үед Самсон нэгэн борлон авч эхнэрээ ирэхээр очиод би эхнэрийн гэрт орыг явах харин эмэгтэй эцэг түүнд орохыг зөвшөөрсөнгөө. Эмэгтэй эцэг түүнд би чамайг охиныг минь маш их үзэн ядсан гэж бодоод түүнийг чиний хорвын дагуулд өгсөн. Миний охин түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд тэр чинийх болог гэв.
Самсон тэдэнд энэ удаад би филистичүүдэд хор хөнөөл очруулсан ч надад ямар ч гэмт юм байхгүй гэв. Самсон явж 300 үнэг бариад сүүл-сүүлээр нийлүүлж бас бамбар авч 2 сүүл болгоны хооронд голд нэг бамбар уяв. Дараа нь бамбаруудаа гал авалцуулаад үнэгнүүдийг филистичүүдийн тариан талбараа оруулсанд бухалнаас авахуулаад хураагаагүй тариа хүртэл бас усан үзмийн тариалан болон чидум модыг хүртэл шатав. Тэгэхэд филистичүүд хэн энэ хэргийг үлдэв гэсгэсэнд Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь булан авч өөрийнх нь хормны дагуулдаг ч гэсэн юм гэв. Иймээс филистичүүд өгсөж ирээд өнөх эмэгтэйг эцэгтэй хамт галтан шатав. Самсон тэдэнд та нар ийм юм хийж байгаа бол би та нараас өшөө авсны дараа л саландаа гэж амлая гэж хэлв. Самсон тэднийг зохиж олноор нь хятав. Тэгээд тэр өөдөө явж Итамын хадны хавцалд амьдран суув. Тэгтэл филистичүүд хурч ирээд Юдад хуарагнан Лехигээр тархжээ. Юдагийн эрчүүд яагаад та нар бидний эсрэг хурч ирвэ гэв. Тэд бид Самсоныг хүлж түүний бидэнд үйлсний адилаар түүнд үйлдэхэр ирцгээв гэж хариуллаа. Тэгээ 3000 Юда хүн Итамын хадны хавцалд өөд явж Самсонд филистичүүд биднийг ноёлж чад байхад чи мэдэхгүй байна уу? Чи бидэнд юу хийчих нь вэ хэмэв. Самсон тэдэнд тэд надад үйлсний адилаар би тэдэнд үйлцсэн билээ гэв. Тэд түүнд би чамайг хүлж филистичүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэн Самсон тэдэнд та нар өөрсдөө надад халдахгүй гэдгийг хангалтдаг гэв. Тэгээ Самсонд үгүй бид чамайг зөвхөн хүлээд тэдний гарт тушаахаас биш ална гэж байхгүй гэд тэд хоёр шинэ овсоор түүнийг хүлж хаднаас буулган авч яв. Самсон Лехи дээрээд филистичүүд ирэхэд филистичүүд тосон муухайлав. Эзний сүнс түүний дээр хүчтэйгэр бууж ирсэнд түүний гарыг хөлсөн ос галж чадсан малинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран онов. Тэрээр илжигний ирүүний шинхэн ясолоод гараа сунган түүнийг авч дүүгээр 1000 хүнийг алав. Тэгээд Самсон илжигний ирүүний ясаар энд ч тэнд ч нэг овоо босгов. Илжигний ирүүний ясаар би 1000 хүний алав гэжээ. Инхүү өгүүлээд тэрээр илжигний ирүүний ясаа шидэв. Тэр газрыг Рамат Лехи хэмээн нэрлэв. Дараа нь тэр ихэд ундаасаж эзнийг дуудан та боолынхаа гараар энэ их авралыг өгсөн билээ. Тэгтэл би одоо хатаж өхөн хожруулаагүй хүмүүсийн гарт унах гэж юу хэмээн хэлв. Харин бурхан Лехид байдаг доогуур хөндөй газрыг ангайлган тэндээс ус гаргав. Тэр ус ууж хүч тамир орж сэргэв. Тиймээс тэр энэ газрыг энэ Хакор хэмээн нэрлсэн. Энэ өдрийг хүртэл Лехид бияж ингэж Самсон филистичүүдийн өдрүүдэд 20 жилийн турш Израилийг шүүвэ. Амен. За энэ их сонирхолтой үйл явдал. Их хачин үйл явдал ерөнхийдөө болж байгаа юм чи. Самсон филист эмэгтэйтэй гэрлэхийг хүс. Ээж аав зөвшөөрөв. Тэгээ өөрөө би гэрлэн гэсээр хагаад тэн чи хормоо хийсэн. Тэгээ хормоо хийж явах үед мэдээж хэрэг филистичүүд өөрийг нь ноёлдог өөрийнх нь дор байдаг, хараанд нь байдаг Израилийн нэгэн эрэгтэй хүн харь үндэстэн хурж ирээд өөрийнх нь охтуудтай гэрлэхэд дуртай байгаагүй байх. Тэгээ янз бүрийн замаар одоо байжгаад филист эрчүүд хин Самсонтой бооцоо тавьсан. Тэгээ бооцоогоо Самсон алдсанаас болоод тэр эмэгтэйгээс болж алдсан. Эмэгтэйгээс болж алдсанаас болоод хорсож филист хүмүүсийг 30 хүмүүсийг алж тонж дээрэмдэж хувцсыг наваад бооцоондоо буцааж өгсөн. Иннээсээ болоод Самсон зүхтааж өөрийнхөө одоо гэртлөө очиж тэгээ хэсэг хугацаа болсны дараа буудаа хураах үед тийм ээ одоо буцаж эхнэр дээр очисон гинт эхнэрээ сансан юм шүү. Саяхан гэрэлсэн эхнэрээ шүү дээ. Тэгээд очисон чинь Адам аав нь таны эхнэр чинь өөр хүнтэй суулгацсан. Нөгөө хормынхын дагуул буюу хормонд нь одоо болзоот залууг дагаж явсан 30 харчуулын нэгтэн суулгацсан байсан. Тэгээд охин дүүгийн тэн чи сууж болно гэж. Тухайн үеийн мэдээж зөвхөн юдэ биш тэр үеийн одоо хүмүүсийн ёс заншлаар бол энэ нь бол одоо хууль ёсны бас аавн шийдэж болох юм л үйл явдал. Хэрвээ ихчтэй нь одоо суухад болоогүй ч гэдэг юм уу тийм байх юм бол дүүтэн суух боломжтой. Хэрвээ бид нар нөгөө Яаковын түүхийг санах юм бол тийм байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр Самсон бол маш их ууралсан.
Мэдээч яг уурсан нь бол их харагдаж байгаа юм чи. Тэгээд энэ удаад би филистичүүдэд ямар нэгэн хор хөнөөл муу мухай юм хийх юм бол энэ бол миний буруу биш шүү. Та нар өөрсдөө гэсэн. Энэ бол миний буруу. Би бол та нараас жаах хэрэгтэй болсон одоо. Одоо бөмбөг миний тал дээр ирсэн. Би одоо юу дуртайгаа хийж болно. Та нарын эсрэг. Би бол шаах хэрэгтэй. Би хохирогч гэж. Өнөөдөр дэлхийд дээр нөгөө хүний эрхийн талаар их ярьж байгаа. Ялангуяа олон орны хүмүүс Америкийн нэгдсэн улс руу явах их дуртай. Яг гэвэл тэнцээ хүний эрх хэрэгчлөөг хамгийн дээдээр дээдэлсэн тийм хууль үйлчилдэг гэж ерөнхийдөө хүн болгон дэлхийд дараа ерөнхийдөө ярьдаг. Яг бодит байдлаар тийм үгүй би сайн мэдгүй. Ямар ч байсан Америкийн нэгдсэн улсад очиад хүмүүс маш эрхчлөөтэй болсноо мэдэрдэг. Мангардах эрхчлөөтэй болсон. Тэнэгдэх эрхчлөөтэй болсон. Дуртай юмаа ярьж, дуртай юмаа хийж болно. Тийм ээ. Би өөрийгөө дөрөвдөх хүүсний хүн гэж хэлж болно. гэж байхын тулд өөрийнхөө эрхийг хамгаалуулах эрхтэй бас. Хүмүүсийн эрхийн тухай ингээд ярихлаар дэлхийн өнөөдөр бүр сонин зүг рүү явж байгаа. Тийм ээ. Хүмүүс янз бүрийн одоо аимшигтай зүйл хийж болох тийм эрхийг эдлэх тухай өнөөдөр ярьж байгаа. Хүмүүсийн хүсэж шунал дачаал одоо ерөөсөө гүйцэлдэхгүй. Тэр болгоныг хуулиар эрхжүүлж хамгаалах гэдэг энэ асуудлыг одоо хүн болгон ярьж байгаа. Нэг талаар магадгүй боломжгүй зүйлс. Самсоны хувьд би бол алах хэрэгтэй гэж. Би хүмүүсийг алмаар байна. Яг би хохирсон учраас яга болохгүй гэж. Хэрвээ тэр хүмүүсийн нүдээр харуул, магадгүй Самсоны нүдээр харуул нэрэ тэгж уурлгүй яад ихнэрийг нь хүндэггүй дахт яад юм бэ? Тийм ээ? Гэж бид нар хэлээр. Харин Есүсийн үйл явдлыг хэрвээ бид харах юм бол Есүс юу гэсэн хэрвээ чиний нэг гацрыг алгадвал нөгөө гацраа тавьж өг гэж. Тийм ээ? Чамаас ямар нэгэн зүйл гоох юм бол бүр илүү зүйлийг өг. Хөршөө та нар өөрийн адил хайрал дээр байтугай дайснаа өөрийн адил хайрлах хэрэгтэй гэж. Паулийн бичсэн захидлууд дээр сарах юм бол яагаад та нар буруутгагдаж болохгүй гэж, яагаад гүтгэгдэж болохгүй гэж, юу тийм хэцүү болчихсон юм бэ гэж. Тийм ээ. Одоо маргалдж байгаа хоёр ирээд итгэгч хүмүүсийн одоо хоорондын маргааны талаар ярихдаа Паул тэр зүйлийн тухай ярьсан. Есүс өөрөө энэ дэлхий дээр би ирэхдээ хэдийгээр би бурхан боловч боолын дүрийг аваад энэ дэлхий дээр ирсэн. Тэгээ Паул бичгтээ Филиппо хотын итгэгч нар та нар Есүс Христэд байсан тийм хандлагаар бие биедээ хандах хэрэгтэй гэж. Бусдыг өөрөөсөө дээгүр гэж үзээрэй. Магадгүй бидний заримдаа гол асуудал юунд байна вэ гэхээр би хүмүүсийн дор орчлоо гэж боддогтой байгаа юм шиг байна. Самсоны хувьд уг нь бол филистичүүдийг дарах дуудлагатай. Уг нь бол филистичүүдийг одоо филистичүүдийн Израилийн дээр ноёлж байгаа тэр аимшигтай ноёллыг байхгүй болгох, Бурхны ард түмнийг эрхчлөөнд гаргах, аврах ийм дуудлагатай. Дуудлага нь ямар ч хамаагүй тэр хүнд. Тэр зөвхөн өөрийнхөө амьдралын нэг хэсэг хар бор зүйлсийг одоо биелүүлэхээр энэ ч явж байгаа. Тэр байтугай өөрөөр Бурхнаар тусгаарлагдсан дуудсан назир хүн гэдгийж хүртэл өөрөө үл тоож. Тэгэд одоо филистичүүдээ орооцолсон энэ үйл явдалдаа өөрөө магадгүй ботсон. Би та нарыг дарах дудлага би тэртээ дөрвөө та нарыг дийлнэ. Би одоо та нараас өшөө авах юм бол та нар одоо намайг буруутгах чадахгүй шүү гэж. Тэгээ тэр одоо өшөөнд хитрхийг шатсан баг. Тэгээ 300 үнэг энэ дээр бичсэн тийм ээ. Цуглуулсан. Мэдээж тэр 300-ыг нэг дорл хав гэж барьж аваагүй баг. Маш их өсөө хорсолдоо шатаж олон хоногоор тийм ээ. Тэр олон үнгүүдийг барьж хооронд нь яаж сүүлийг нь уйдгийн бөөмэд уяад дунд нь бамбар уяад тэгээд одоо тарийн талбаар нь шатаж байгаа сүүлтэй тийм ээ үнгнүүдийг дахиулсан. Тэгээ мэдээж хэрэг тарийн талбайн шатаж одоо филистичүүдийн аж амьдрал тэр чигээрээ магадгүй тэр жилийнх нь ургац байхгүй болчих. Тийм учраас одоо филистичүүд маш их ууралсан юу болов гэж тийм ээ. Самсон
Эхнэрээ алж учраас филистичүүдийг ингэж хорлож байгаа маа гэж. Тэгээд тэд нар ч гэсэн ууралсан дахиад нэг айлыг сүйтгэж чадаасан тэд нар. Тийм ээ? Өшөө хорсол. Тэгээд тэд нар одоо тийм ээ? Юу болсон талаар Самсон мэдээд тэгээд яасан би өшөө автлаа болохгүй гэж. Тийм ээ? Би өшөө автлаа болохгүй. Би заавал энэ муусан бурхны эсрэг байгаа дайснуудыг ална гэж тийм ээ магадгүй. Би сүүлийн үгийг хэлнэ. Би хамгийн сүүлд нь одоо ямар нэгэн зүйл хийгээд тэгээд дуусна гэсэн ийм одоо бодол Самсонд байсан. Яг л маш олон одоо бидний тийм ээ одоо сэтгэлийн хөдөлгөөний тухай ярьж байгаа. Нэг жоохон бахад манай байрны нэг ах トゥ хоёр байсан. Тэр хоёр заримдаа их байн л хоорондоо муудалцсан л та. Муудалцж байгаагийн зарим эхлэл нэг сонирхолтой эхлэл. Гэт нэг нэгийгээ одоо анзаарахгүйгээр хөндчихдэг байхгүй ингээд энэ тентэн жоохон гүрээд ч юм уу хөдөлгөөд эсвэл цохоод тэнгууд нөгөөх нь бас ингээд хүрдэг байхгүй яагаад намайг төрчихваа. Тэнгууд нөгөөх нь хүрээл. Тэгэл ингээд ээлж хүрээл. Сүүлдээ хүрэлтэн жоохон чангараал. Сүүлдээ ингээд бөө хойлоо майлаа болж дуусна. Би хамгийн сүүлд хүрээд өшөөгөө аваад тэгээ би хожоо гэсэн юм байдлаар. Тийм ээ. Энэ зөвхөн зүгээр л одоо хүүхдийн дунд явагддаг бол бас үгүй том хүмүүсийн дунд явагдаад байгаа их сонирхолтой. 90-ад оны ихэр бид нэг авралын зард явсан хоёр одоо багаараа явсан хоёр ах хоорондоо бөө муудалцсан болоод ирсэн. Тэгээд яг хооронд нь эвлэрүүлэх гээл. Уг нь тэр хоёр аягүй сайн ажилласан. Өдөөрнөд аягүй сайн ажиллаад авралын зар тараагаад тэнцээ хүмүүсийг босгон байгуулаад сайн мэдээ тараагаад тийм ээ. Олон хүмүүс Христэд итгэсэн гэл. Тэгэхээр тэр хоёр хоорондоо бас тэр үйлчлэлийнхаа талаар жоохон маргаантай. Тэгэл хоёулангийн суулгаал тэгэл яриулаал одоо очроо олно л гэж бодсон. Тэгсэн чинь байж та би нэг юм хэлчихье тэгээ болъё одоо ингээд. Тэгэл нэг юм хэлэхлээр хамгийн хорон үгийг хэлнэ. Тэгээд нөгөөх нь зөв байж та би бас нэг үг хэлээд тэгээд. Ерөөс дуусахгүй. Ерөөс хамгийн сүүлийн үг нь ерөөс амар урт үгнүүд. Эмээ Самсоны хувьд ч гэсэн одоо тэр асуудал магадгүй байсан баг. Гэхдээ гол энэ бүхнийг одоо энэ Самсоны зүрх сэтгэлээс гарч байгаа энэ одоо үйл явдлуудын нэг базар нэг чухал зүйл бол уг нь түүний дуудлага байна. Түүний дуудлага өөрөө уг нь филистичүүдийг дарах. Харин тэгтэл одоо тэр филистичүүдээ гэр орны янз бүрийн одоо өшөө хонзон хувийн явдлын талаар асуудал үүсгэсэн чи явж байгаа. Израилийн ард түмнийг филистичүүдийн ноёлоос чөлөөлөх гэсэн маш том өндөр дуудлага байна. Маш эрхэм дуудлага тунд байгаа. Харин тэр зүгээр л эргэн тойрныхоо тийм ээ ховц хонрын асуудал дээр одоо маргалдаад энэ чи явж байгаа. Гэхдээ тэр нь тийм ч жижигхэн маргаан биш. Хүний амьд хүрж байгаа маргаан юм чи. Есүс юу гэсэн? Өөрийнхөө цовдлогдож явах яг тэр үед тийм ээ. Намайг одоо надад юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа эдгээр хүмүүсийг уучлаарай гэж. Бид нэр Самсоны зүрх сэтгэлийг харах юм бол магадгүй бид нар яг түүнийг дагаад явчмаар санагддаг. Нээрээ тэгхэл хэрэгтэй шүү дээ. Одоо нээрээ. Тийм ээ. 100 айлаар нэг орж юм авахтаа би нэг юутэй бичиг юула баркодтай юу та нар одоо ингээд юу яасан гэсэн чил хөөх тэр хавийн хүмүүс шуугалдаа сүлдээ би буруу юм асуусан болоод станараа ярьчгал байж та станараа хүмүүсийнхаа цалин сая 200 сая мая болгоцсныхаа дараа дадмаадар гал мань мэтийн хүмүүсийн карманд гараа хийлээ мэлээ энэ ус мос гал бүгдээрээ хоёруул хийгээл надруу яриад ах шиг байгаа бүгдээрээ. Тэгэл би нэг тийм нөгөө баркодтай нөгөө баримт асууснасаа болоод жоох хэрэг хийсэн л жоох тэгсэж байгаа гэж галагад гараа. Яста чагсах хэрэгтэй, яста алаад авах хэрэгтэй гэж манайхан ч тий амар ярьж. Бидний буруутгал гэгдэх үед бид нар альва одоо зүйлд унах үед тийм ээ. Бид нар ямар хариулт өгөх ёстой вэ? Библиэр уг нь бол маш тодорхой байдаг. Өчигдөр өөрөө би нэг хэсэг улс төрчдөг янз бүрийн гоё юм ярьж байгааг сонслоо л да. Айгу гоё юм ярьж байна. Даанч тэр гоё юм даанч
надад юус мэддэхгүй. Миний амьдрал юус ирэхгүй тэр нь. Тэр гоё юм хаахур яваад байна юу гэж би заримдаа бодогддог. Өнөөдөр олон Христ итгэгч хүмүүс тийм байгаад байдаг. Библи мэдээд байна. Библиэр байна. Бид нар уучлах хэрэгтэй. Бид нар өшөө хонзон санах ёсгүй. Бид нар өөрийнхөө зөвхөн дуудлагыг бариад эзэн өөрөө энийг хангах болно гэж бид нар мэддэг. Даанч бид нар яг Самсон шиг үйлдэхийг хүсдэг. Яг гэвэл тэр нь биднэрт их натуралны санагдаж байгаа. Харин Есүсийн хэлсэн замаар явах нь бол Бурхны хүсэл гэдгийг бид нар мэддэг. Есүс өөрөө өөрийг нь цовдолж байгаа хүмүүсийг уучлаарай гэсэн. Эдгээр би Бурхан боловч боолын дүрийг авч авралыг өгөх нь Бурхны хүсэл гэдгийг мэдчихсэн. Бурхны хүслийг биелүүлэх нь түүнд илүү чухал биш. Өөрийнхөө өшөө хонзонг хангахтаа биш. Өөрийнхөө амьдралын янз бүрийн зүйлийг эрэл хийж тэрийг хангахтаа биш. Бурхны хүсэл, Бурхны биднэрт өгсөн амьдралын дуудлага гэж нэг юм байна. Тэр дуудлагыг биелүүлэх нь л Есүсийн хувьд их чухал байсан. Самсоны хувьд бол тийм ерөөсөй байгаагүй. Харин ч тэр энэ бүх аимшигтай гэмт хэргийг хийснийхаа дараа Итам гэдэг хавцалд очиж суусан, амьдэрсэн, гэр удаан хугацаанд байсныг мэдэхгүй. Ямар л байсан филистичүүд түүний хойноос ирсэн. Филистичүүд нэгэнд өөрөө Израилийн нутаг дэвсгийг ноёлж исэн болохоор тэд нэр чөлөөтэй очих боломжтой байсан. Тэгээд тэрүүгээр айгүй олон филист цэргүүд аймхан хэлхэлдээд израильчууд нэлээд айсан. Тэгээд яасан бэ? Юу болов гэдээ асуусан. Тэгсэн чинь Самсоноос болж бид нар эмчээ байна гэж. Тэгээд 3,000 юдэ цэрэг цуглараад Самсоныг тэр хавцлаас нь дуудаж гаргаж ирээд барьж хүлж өгсөн. Би эднэр чамайг алахгүй. Чамайг зүгээр хүлээд тэднэрт өгөө тэд нар алан чамайг. Тэгээ барьж өгсөн. Энд нэг тийм системийн доголдол гарч байгаа. Уг нь бол Самсон өөрөө тэр 3,000 ирчүүдийг цуглуулад филистичүүдийг дарах ёстой байсан. Харин одоо юу болсон гэхээр 3,000 цэрэг цуглараад Самсоныг барьж дайсандаа өгч байгаа. Нэг тийм сонирхолтой юм буруу юм болоод байгаа юм чи. Бурхны дуудлага байна. Самсонд ирсэн Бурхны дуудлага бол яг тэгж биелэгдэх ёстой. Тэдгээр 3,000 ирчүүд бол Самсоныг барьж өгөхөөр биш харин филистичүүдийг дарахаар цугларах ёстой хүмүүс байсан. Харин тэд нар юу гэсэн? Тэд нар надад юу хийсэн би тэрийг л үйлдэлсэн байгаа шүү дээ. Би хохирсон шүү дээ. Би бол уг нь хийж зүгээр байсан шүү дээ би гэж. Би зүгээр л нэг эмэгтэйтэй гэрэлсэн шүү дээ. Өөр юм болоогүй юм чиг. Тэгээд тэд нар барьж өгсөн. Барьж өгөөд Самсон уг нь бол тэр 3,000 ирчүүдийг хараад одоо л өстө би боли гимшлээ. Эзний хүслийг биелүүлээ. Энэ мөн филистичүүдийг ерөөсө даръя. Би өшөө авах биш харин Бурхны дуудлагын дагуу би энэ зүйлийг хий гэж хэлж болох л байсан баг тэнцээ. Шанс нь тэнд байсан, боломж нь байсан. Ерөөсө тэр тухай бодоогүй Самсон. Тэгэл зүгээр хүлэгдээд баригдаад очсон. Тэгээ их сонирхолтой нэг үйл явдал нь эзний сүнс түүний дээр хүчтэйгээр бууж түүний гарыг хүлсэн оц галд шатсан майланган утас мэт тийм ээ тасган унсан. Эзэн тэнцээ хэвээрэл байсан. Бурхан өөрийнхөө хүмүүст өгсөн тэр дуудлагада үнэнч итгэмжит хэвээрэл байсан. Тэрс хүчийг бэлэг авьяасыг өгсөн хэвээрэл баг. Ясандод Самсон шиг юм балер юмнууд зүгээр өчгөлж хаяал өөр хүмүүсийг хэлэх хэрэгтэй. Заримдаа пасторууд бүр ингэ залхдаг ш. Зарим хүмүүсээс боли энэ хүнийг хаялаа. Өөр сайхан шинэ хөөрхөн залуучуудаар хийлгэл гэж. Үйлчлэг. Харин Бурхан ерөөсөө дихгүй балиар Самсон шиг амтан яваал байна. Тэгэхэд Бурхан хүчээ өгөөл, бэлэг авьяас нь байгаал. Тэгэл ирүүний ясаар 1000 хүнийг алсан гэж. Маш хүчрхэг. Тийм ээ. Ариун сүнс дүн дээр бууж ирж нилээн мань хүн яг эзний дуудлагыг биелүүлээд явсан бол ер нь юу болох байсан бол мэд. Дуудлагыг биелүүлээгүй зөвхөн өөрийнхөө эрх ашигын төлөө явахдаа ингэж чадчих байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө эзэн түүнтэй хамт байна гэсэн сонгосон гэсэн яг хэвээр Бурхны нөгөө мөн чанар хүмүүсийн
Бурхны биднэрт өгсөн нэгүсэл ёроолыг хэрхэн хардаг талаарх тийм ээ бодит байдал юм энэ ч харагдаж. Эзэн биднийг ямар ч муу мухай байсан хэвээрэл байж. Дуудлага биелүүлэх юм. Өөрийнхөө зорилгыг бас биелүүлэх юм. Тэр хүний амьдралд өгсөн тэр гайхамшигтай дуудлага хэвээрээ байлгахын тулд харин хүн нь болохоор шал өөр юм бодож. Тэм ч учраас мань хүн өөртөө шүлэг зохиосон шин дараа тайм. Илжигний ирүү ясаар энд ч тэнд ч нэг аваа босоо гэл тайм. Өөртөө шүлэг зохиож илжигний ирүүний ясаар би мянган хүнийг аллаа. Магадгүй еврей хэл дээр илүү гоё бах л да энэ шүлэг нь. Бүх гавьяа нь бол өөртөө ирж байгаа. Тийм ээ. Бүх гавьяа нь бол Самсонд ирж байгаа. Би бол одоо ийм хүчтэй хүн гэж. Харин Есүс юу гэж хэлсэн? Хүнийхээр бол бид нар тэгж бодно. Бид нар заримдаа өөрсдийнхөө үйлчлэлийг тэгж хардаг. Би байгаагүй бол яаж манай цуглаан оршин тогтнох юм? Би байгаагүй бол яасан? Би тэгсэн. Заримдаа бид нар өдөртөгчдийн хооронд жижиг сажиг маргаан болоход дандаа нэг тим яриа гардаг. Би л анх байсан шүү дээ. Би л анх ингэсэн шүү дээ энэ чинь. Би санаачилсандаг. Ерөөсө бурхан байхгүй гэж. Бурхан юу хаана явж байгаа юм хаалганы гадаа. Бидний амьдрал. Тэгээ бид нар өөрсдийнхөө одоо бурхан тэртээ өгсөн бэлэг авьяас чадвар дуудлага ёроолийн дагуу заримдаа молгооч байсан хамаагүй тодорхой зүйлийг биелүүлсэн байгаагаа хараад их онгордог. Өөрөө их дуудлага мундаг дагаж яваад хийцэн юм шиг. Тийм Самсон шиг. Тэгээд Есүс юу гэж хэлсэн? Есүс хамгийн сүүлийн тэр залбирал дээр эзэм та одоо өөрийнхөө нэрийг алдаршуулаач гэж. Тэр юу гэж хэлж байгаа нөхлөө загалмай дээр очих тэр үйлээ Бурхны нэрийг алдаршуулах үйл явдлаа гэж үзчихсэн. Дуудлаган тэр байсан учраас. Тэр нь тийм гоё үйл явдал байх. Гоё том өндөр барилга барих ч гэдэг юм уу? Тэгээ та нэрээ алдаршуулаач гэдэг юм. Эсвэл та айгүй гоё том хөгжмийн наадам хийж өөрийгөө алдаршуулаач юм уу? Гээгүй. Би одоо загалмай дээр үхэх замаар та өөрийнхөө нэрийг алдаршуулаач гэсэн. Өнөөдөр хэр зэрэг олон удирдагч нар бид нар өөрийнхөө дуудлагыг яг тийм замаар харж байгаа бол. Амен. Хэр зэрэг бид нар өөрсдийнхөө одоо амьдралыг бас яг тийм замаар харж байгаа бол. Мэдээж хэрэг бид нар загалмай цовдлогдож хоцогдох тийм дуудлага бол байхгүй гэдэг нь бол ойлгомжтой. Есүс нэг удаа ийсэн. Бид нар харин айгүй тодорхой зорилготой бидний амьдрал хүн болгон яг адилхан. Бүх үндэстнийг дагалдагч болох. Тэгэд тэр нь яг ямар замаар яаж байх нь бол магадгүй хүн болгонд өөр ингэсэн онцлогтой байх. Бэлэг авьяас нэг Бурхны ариун сүнсний өгсөн бэлэг авьяасын дагуу, дуудлагын дагуу бидний оршин тогтнох орон зайн хаана байх юм. Тэгээ бид нар Бурхны нэрийг алдаршуулъя гэж. Самсон бол зүгээр өөрийнхөө нэрийг алдаршуулсан. Яг гэвэл тэр дуудлага гадах ерөөсөө мдээгүй. Тэр Бурханаас ирсэн тэр ивэл нэгүсэл тэр хүч чадлыг өөрийнхөө л юм гэж угаасаа бодож байгаа. Өөрийнхөө л юм гэж тэр бодож. Би л угаасаа ийм хүн гэж. Тэгээ харин мэдээж хэрэг тэр тулалдааныхаа дараа тэр маш их ядарсан. Тэгээ ядраад цангаад яг унж байгаа. Тэгээ Бурхан руу хандсан. Яг тэр үедээ Бурхан руу хандсан. Айгу бурханлаг байгаа байхгүй. Яг зарим бид нар шиг тийм бид нар заримдаа ингээ яг туйлдээд ирэхлээр Бурхан руу ханддаг шүү дээ. Туйлдаг байхдаа бол хандахгүй шүү дээ. Чинь хүч нь байгаа юм чинь тийм ээ. Тэгээ яг туйлдээд ирэнгүүтээ Бурхан руу хандаад тэгээ юу гэж хэлж яах вэ гэхээр би хатаж өглөө гэж. Би хатаж өгөн хоцлуулаагүй хүмүүсийн гарт орох уу гэж. Үндсэндээ бол их сонирхолтой чинь хоёр нүүртэй одоо хүний тухай ярьж байгаа. Дуудлага нэг амандаа хэлээл нэг гаргаалтай тийм хүний тухай. Филист эмэгтэйтэй өөрөө гэрсэн. Өөрөө хоцлуулаагүй хүмүүсд дээр өөрөө очиж байгаа. Энэний дараагийн үйл явдал ч гэсэн өөрөө очиж асуудал тарьж байгаа. Хоцлуулаагүй хүмүүс. Өөрөө гинтхэн тэр үед гинтхэн одоо юдэх хүн гэдгийг ойлгосон.
Тийм ээ. Бурхны хүн гэдгийг ойлгож. Тэгээ би үхэх юм бол одоо бурхан тааш хараа штэ. Хоцлуулагын хүмүүсийн донд гэж. Тэгээ би бас дахиад гайхмаар тийм ээ. Бурхан тэгсэн чинь бүр газар онгоолгоод ус гаргаж өгсөн гэж. Гүн надад тэгдэггүй юм багт. Ийм байлаар амтнд ингэж ийснээс. Заримдаа бид нар тэгж боддог. Энэ Самсон шиг ийм хүнийг бурхан яаж тийм ээ байлгаад ээж болж байна гэж. Тэгээ бид нар заримдаа хоёр нүртэй тийм өдөрдөгчдийг хараад итгэдэггүй байтгаа итгэдэг хүмүүсийг бодлоонд оруулдаг. Энэ хүн чуух нь бол бурхны аимшигтай мундаг хүн баймар юм. Гэтэл ийм сонин зантай юм уу? Ийм буруу юм хийдэг юм. Ийм шудраг биш хүн юм уу гэж хэлүүлэх үз ийм нөхцөлд өөрсдөө аваадсан байж байна. Яг бид нар хоёр нүртэй амьдардаг учраас. Хэрэгтэй үедээ бид нар зөвхөн бурхныг дууддаг. Хэрэггүй үедээ бид нар аархаж амьдардаг учраас. Амен. Шүүгчд номын Самсоны энэ амьдралыг хэрвээ бид нар харах юм бол яг зөвхөн энэ 15 дугаар бүлэг дээр болж байгаа энэ үйл явдлыг харах юм бол Самсон бол дуудлагын тухай юу ч мэдэхгүй байгаа бүрсээ бодохгүй. Тэгээ яг жоохон илүү ядраад ирэхлээр бол эзнийг дуудаж байгаа. Хэрвээ бид нар шинэ гэрэн дээрс харах юм бол та нар тасралтгүй залбирах. Тийм ээ. Та нар тасралтгүй залбираа. Яг гэвэл бид нар заримдаа бодож ирсэн юм а хийж чадахгүй, хийхгүй юм а хийдэг. Ром дээр бичсэн загталтай Паул гэж хэлсэн. Яг гэвэл бидний гинт мөн чанар заримдаа биднийг логикоор амьдруулахыг хүсдэг. Бурхны хүслээр биш. Дуудлагаараа биш. Самсоны зүгээс харах юм бол зарим юм айгүй зөв юм шиг явагдчих. Харин бурхны нүдээр харуул бурхны хүслийн дагуу бид нар амьдрыг гэвэл бид нар Есүсийн юу гэж хийснийг харах хэрэгтэй болж. Бидний урд тийм сонголтууд өдөр болох мэт өнөөдөр ч гэсэн бидний хичээл сургууль хүмүүстэй харилцаанд тэр Самсоных шиг бодож болно. Бас Есүсийн шиг бодож болно. Тийм ээ. Самсоныхоор бид нар бодох юм бол хүнийхээр бид нар бодох юм бол заримдаа бид нар дуудлага илүү хүч чадалтай хийгээд байгаа юм шиг санагддаг. Харин Есүс ихээр бид нар бодох юм бол сул дорой юм шиг магадгүй харагддаг. Харин бурхны хүсэл бол Есүсийн замаар бидний амьдрал бидний дуудлага харагдаасаа гэж хүсэж. Өнөөдөр бид нар хэр зэрэг тэр талаасаа бодож байгаа вэ? Өдөр эзний өмнөрөө залбирцгаая. Их эзэм нь бидний амьдрал тохиолдог жижиг сэжиг юу ч байсан зөвхөн таны гарт байдаг учраас эзэм танд баярлалаа. Харин тэр бүхнийг эзэм бид нар өөрсдийнхөө замаар биш харин таны дуудлагын тэр гэрэл дор таны тэр эрхэм дээд дуудлагын дор бид нар бүх зүйлийг харж ойлгоход та туслаарай гэж танаас гуйж байна. Бидний амьдралын маш том зорилго бол олон хүмүүсийг амьдралаараа гэрчилж олон хүмүүст сайн мэдээг тунхаглаж Есүсийг бид нар хүмүүст харуулж таны хаанчлыг байгуулах. Гэтэл бид нар заримдаа хаанчлалын тухайн зүйл бол зөвхөн бидний өөр зүйлд хэрэглэгдэх хэрэгцээ болж өөрсөн байдаг. Их эзэм нь өнөөдөр ч гэсэн та бид нарыг энэ өдрийг авч явахад та туслаарай эзэн. Есүсийн нэрээр залбирлаа.